Сайнцхан нөхдүүдээ та бүхэндээ бие даан судлах хичээл 28-ыг танилцуулж байна. За энэ хичээлийн сэдэв бол мэтгэлцэх урлаг гэсэн хичээл байгаа. Хичээлийн зорилго маань мэтгэлцээний бэлтгэл хангах гэсэн зорилготойгоор өнөөдрийн хичээлийг сонсох нэ. За мэтгэлцээний урлаг гэж юу юм бэ? Мэтгэлцээ бол санаа бодлоо илэрхийлэх, бусдыг ятгах чухал урлаг юм. За тэгвэл хилцүүлэг ба мэтгэлцээний ялгааг бүгдээрээ харъя. За хилцүүлэг гэдэг нь бол хамтын ажиллагаанд суурилдаг, оролцогчид асуудлыг ойлгож шийдэл олохыг зорддог, санаагаа солилцож нийтлэг ойлголт дээр хүрдэг. За харин тэгвэл мэтгэлцээ гэдэг маань мэтгэлцээ нь өрсөлдөөнтэй байдаг. Оролцогчид бол өөрсдийн байр суурийг хамгаалж бусдыг ятгахыг зорддог. Баталгаа, нотлохоо ашиглан маргадаг. За ийм урлаг юм аа. За мэтгэлцээний үндсэн элементүүдийг бүгдээрээ харцгаая. Мэдээж сэдэв. За сэдэв ерөнхийдөө бол мэтгэлцэх асуудал буюу батлах эсвэл няцаах өгүүлбэр байна. За мөн баг. За бид нар өөрийн байр суурийг хамгаалах талуудыг бол баг гэж нэрлэнэ. За нотлохоо байр суурийг дэмжих баримт, статистик, шинжээчийн дүгнэлт. За сөрөг нотлохоо гэдэг маань өрсөлдөгчийн баталгааг няцаах санаанууд гэсэн ийм үндсэн элементүүдээр багтдаг байгаа. За мэтгэлцээний ач холбогдол нь бол харилцааны ур чадвар нэгдүгээрт. За санаагаа тодорхой илэрхийлэх, идэвхтэй сонсох чанарыг сайжруулна. За мөн үр дүнтэй харилцахад нөлөөлнө. За шүүмжлэлт сэтгэлгээ. Асуудлыг бол олон талаас харах чадварыг хөгжүүлнэ. Гүнзгий шинжилгээ хийхэд туслана. За өөртөө итгэх урлаг. Олон нийтийн өмнө үг хэллэх. За мөн чадварыг нэмэгдүүлдэг. За мөн өөрийгөө илэрхийлэхэд тустай. Ийм бол давуу тал ач холбогдолтой байгаамаа. За үр дүнтэй мэтгэлцээний зөвлөмжүүдийг бүгдээрээ харцгаая. Мэдээж судалж бэлтгэх ёстой, илэрхийлэх чадвар сайтай байх ёстой, логик сэтгэлгээ өндөртэй байх ёстой. За мөн идэвхтэй сонсох хэрэгтэй гэх мэтчлэн зөвлөдийг бол эдгээр чадваруудыг бол бас хүнээс шаарддаг байгаа. За мэтгэлцээний алтан дүрм мэдээж хүндэтгэлтэй харилцсан, өрсөлдөгчөө үргэлж хүндлэн шударга байна. Худал мэдээлэл ашиглахаас зайлсхийе. Уургүй байх буюу сэтгэл хөдлөлтөө авталгүй тайван байх ёстой байдгаа. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Бие даан судлах хичээлээ сонсоод сорилоо өгөрөө хүмүүдээ.